байцгаана өнөөдөр би та нарт бас нэг сонирхолтой газрыг үзүүлэх гэж байна. Тэгээд тэр газар маань ямар газар вэ гэхээр Берлиний хамгийн том зочид буудал болох Эстрал гэж зочид буудлыг үзүүлэх гэж байна. Тэгээд тэр зочид буудал маань болохоор Германы хамгийн том зочид буудал гээд бүр юун дээр Генсен номонд хүртэл бүртгэгдсэн тийм буудал юм байлээ. Тэгээд энэхүү зочид буудал руу бас яага явах ч юм бэ гэхээр би Platin Coin гэдэг компани хөрөнгө оруулагч. Тэгээд тэр компани маань жил болгон амар гоё тийм хүлээн авалт ивентүүд хийдэг. Тэгээ энэ жил бас азар Берлинд болж таарлаа. Гэхдээ түрүү жил бас Берлинд яг энэхүү арга хэмжээнд болсон юм. Тэгээд тэр үеэр би нэг блог хийжгаад тэгээд нөгөө блог хийж байгаагаа мартаад өөрөө дунд нь ороод баярлж явж байгаад нэг хариуцлагатай амар гоё блог хийж таагүй. Тэгээ энэ удаагийн блог тийм сонирхолтой тийм гоё блог хийнэ. Тэгээ бүгдээрээ надтай хамт байгаарай. За нөгөө Эстрал зочид буудлын руугаа явж гин Эсбарнасаа буучаад. За Эстрал хотол маань энд харагдаж байна. Эстрал гэдэг. Замын ашигнаас сонирхолтой байгаа зүгээр хөө. Яг сэлж байгаа юм шиг. За хотелийнхаа үүдэнд за буудал дотор ороод ирлээ. Толтой бас юм хөрхөө усан самгаантай. Манай Platin Coin-ы арга хэмжээ тэр зааланд болж байгаа. Би та нарт дотор талын танилцуулж өгч байдаг. Энэ хараа юм. Сорглоор юм чтэй. За нэрсээ хөтөлд болохоор 1994 онд хэвлэгдсэн нэрсэн байлээ. Тэгээд 1995 онд болохоор 95 оны 5 сард яг нээлттэй хийсэн байлээ. Адилхан нээлттэй хийсэн байлээ. Тэгээд 1996 онд албан ёсоор одоо Германы хамгийн том зочид буудал одоо Генсен номыг бичигдсэн байлээ. Тэгээд 4 эрсдэлтэй, 3 багтай, тэгээ өсөн онгоцны зогсоод тэгээд далаа байршилтай тэгээ эрүүл мэндийн болон бизнесийн талбайтай нөлөө. Тэгээд олон улсын одоо шоу бүрүүд энд их зохион байгуулагддаг. Тэгээд бүр Европтой том зочид буудал юм билээ шүү. Тэгээд 2000 онд болохоор шилдэг зочид буудал шагнал хүрсэн байлээ. Тэгээд Эстрал гэдэг нэр нь болохоор эзнийхээ одоо нэрний зохицлол юм байлээ. Зочид буудал байна да. 30,000 метр квадрат хийж байгаа. Тэгээд 15,000 хүн хүлээн авах боломжтой, хүчин чадалтай ийм том зочид буудал байгаа.
Тэнд бас нэг заал ашиглалтанд орох гэж байгаа юм шиг байна. Эсвэл засвар хийж байгаа юм болов? Түрүү жил яг эхэлсэн багт нь орж ирсэн болохоор гоё юм аа тий. Тэгээ мэдчихэж шүү дээ тий. Би газар ирэх мэдэхгүй. Яа битэр эсгэж тогтол амар дуурж идэх шүү. За ингээд улаан авсан дээр бас алхачдсан байжээ гэж. Энд чи нөгөө зоош мош хоолнууд кафе мафе шиг байна. Хүүтэй маа ойлаа. Өргөчнөөс тэнч алкогольнууд энэ чи нөгөө юунууд Шиг өдрөө. десерт амтнууд Ичхүү жоохон. энэ бас нэг том заал байна. Энд түрүү жил нөгөө юу тоглолт болж исэн шүү дээ. Манай монголчууд хаа байна? Яг энэ заал нь нөгөө түрүү жил Томас Андрас, Сандра Мандрагийн тоглолт болж исэн. Эхний эрэлтэн дээр нөгөө гоё гэдгийг юу гэсэн анзаарч байгаагүй юм байна. Тэгээ сая ирсэн чим айгүй том гоё юм биш үү? Өмнө нь эрэхтэй яагаад ингэж мэдэрч байгаагүй юм бол гоё гэдгийг. Гэхдээ гоё гэж бодож байсан л да. Гэхдээ ингэж тэгж сэтгэл догдол чиний амар хүлээж авч байгаагүй юм байна. Одоо энэ урд бас дахиад нэг заал байгаа баха. Амар олон заалтай юм лээ. 15,000 хүн зэрэг хүлээн авах чадaltaй гэхээр бас нэлээд том байгаа. Европтой томд орд юм лээ шүү дээ. Danke. Event von dem letzten Event in Dubai unterscheiden? На всех прошлых мероприятиях мы с вами запускали блокчейн и показывали продукты, которые мы сделаем через какое-то время. Auf dem letzten Dubai-Event haben wir Blockchain gestartet, Ultima gestartet, Smart gestartet, aber eigentlich die Produkte, die Plattformen, haben wir damals nur angekündigt, dass die in Zukunft gemacht werden. Но сегодня, здесь и сейчас, Алекс показал линейку Daniel blitzschnell, ja, und Igor hat gefragt, ob euch das Shopping gefällt. Я сейчас продолжу свои сюрпризы, которые ты боишься почему. На самом деле, Алекс не видел то, что сейчас мы будем смотреть все вместе. Also, der Igor sagt, er wird jetzt damit vorfahren, Sachen zu zeigen, von denen ich Angst habe. Und er sagt, ich werde ihr jetzt zeigen, was der Alex macht. Musst du lernen, надо учить. Cashback, a global project from Ultima that will change your perception of shopping. This unparalleled product in the entire crypto market's history is you receive 100% cashback in Ultima. As a result, you can also profit from the growth of the Ultima token. The Ultima Cashback program is up and running. Sehr kompliziertes Produkt. Он состоит из множества компонентов. Кухнууд байна, энэ ч зөошнүүд байна. Салаатнууд байна. Энд хоолнууд тах шиг байна шүү дээ. За хоолоо авчлаа. Danke. Энэ хоолоо иччээ тэгээ хоёлаа кухн иднэ бас.
Тэр гар бас их гоё За гар. хоолой уучилээ. Одоо за энэ буудлын дотор жоох явна да. Оо чин тараа доошоо харцсан. Баати баавгаа шүү дээ. Германчуудын баавгаг тийм бэлэг тэмдэглэгээ болгосон байт юм аа. Тэгээд энэний талаар баати баавгааны талаар дараагийн нэг блогт оруулнаа. Яагаад энэ германчуудын баати баавгаг нэг юм тэмдэглэгээ байлгаа юм. Ямар учиртай баавга. Дараагийн блогт оруулнаа. Ясны чимээ сонсон ч амар гоё юм. Амар том заалтай явсаар агаад бүр ядарч чинь нөө тэгэл энд очиж хоол идэл хоол амттан мэдэж явсаар байл. Тэгээ өсгөд тоглоом үзсэн бас хөлөө өвчж байна гэдэгхгүй. Хүмүүс гадаа гарч ирээ суудсан байна уу? Өнөөдөр бас цаг агаар гоё байна. Ямар чинтэй харагдаад байна. Und wurde sogar geploppt. One of the problems, Terry. Шинэ заал ашиглалтанд орох ч юм шүү дээ. Ийм шинэ заал нэгтгэж байгаа. Энд дээр хараа. Шинэ цаг. Ийм бас тангим нэгтгэж байгаа юм шүү. Амар гоё. Яг дэлхийн цагны хажууд байгаа юм шиг тогтчулсан юм байна шүү дээ. Нэг Эспан Тир Гарден. Нараа буудлын дотор ийм яг Эспан байгаа юм шиг. Тэгээд бас дэлхийн цаг байгаа юм шиг ингэж гоё тогтчулсан гэж ийм шин заалаас ашиглалтанд орох гэж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан мөрөөс 3000 гаруй зочид хүрэлцэн ирсэн байсан. Тэндээс 2 монгол эгч маань маш амжилттай ажиллаж хөдөлмөрлснийхөө үр шимийг хүртэж шагнал гардаж авсан. Тэгээд 3000 гаруй хүний урд Монголынхоо төвийг намруулад ингээд алхна гэдэг бол үнэхээр гайхалтай, бахархмаар гоё санагдсан. Тэгээд бид нар ч гэсэн өмнөөс нь маш их баярлцгааж тэгээ баярт мөчийг хамт хуваалцаа зогсож байна. Хөдөлмөрч манлайлагч мундаг энэ хоёр эгчтэй баярын мэнд хүргэе. Бас Германы хамгийн том зочид буудалд нэгэн гайхалтай өдрийг өнгөрөх боломжийг олгосон Platin Coin компани болон Platin Coin компани хамт олондоо баярлалаа.